За ажлаа тараад охиноо авахаар явж байна. Одоо метрондоо суугаа гэртээ харин энэ жил шинэ сурагчтай болсон байгаа. Метронд одоо заавал маск зүүх ёстой. За метроноос буугаад сургууль руугаа алхаж явна. Охины сургууль хүртэл 300 м-ийн зай байдаг. Энэ жилээс эхлээд хятадын баг сургуулиуд бол одоо ажлын цагаар хичээлэх болсон. Миний хувьд бол одоо маш сайхан зол завшаантай зүйл болоод байгаа. Хүүхдийн хичээл өдөр тарчхаар одоо хүүхдээ яах вэ, ажлаа яах вэ гэдэг ийм хоёрдмол асуудал тулгардаг. Энэ бол зөвхөн миний биш одоо нийт эцэг эхчүүдийн донд аюул тулгамдсан асуудал байсан. Энийг төр засаг наашдаагаар шийдээд одоо ажлын цаг ашиглалтыг бүтэн болгохын тулд хүүхдийг одоо ингэж ажлын цагаар хичээлдэлдэг болсон байгаа. Хүүхэд одоо өдөр тараад үлдсэн цагтаа нөгөө багш нартайгаа гэрийн даалгавраа хийн, бие бэлтрийн одоо өсөлтөнд хэрэгтэй одоо тийм хичээл номоо хийдэг ийм болсон. Энэ бол одоо бид хоёрын амьдралд өстой хамгийн гоё шийдвэр байгаа. За охиныхоо сургуулийн өөдөнд ирээд байна. Ямар хичээл өгсөн? Өнөөдөр миний хамгийн дуртай тэр зургийн хичээл дээр орсон. Дараа нь би танд нэг зэцэг зурж өгсөн. Би танд бэлгэлэх гэж. Оо тийм үү. Хүмүүс бол одоо энэ жил Хятадын улсын сургуулийн 1-р ангид орсон. Өглөө 8 цагт хичээл нь эхлээд орой 5:30-д тардаг. Тэгээд яг Герман байрлаж байгаа яг энэ хотхон дотроо гэрийн хажууд байгаа сургууль. Ингээл хийхээ алхаад бид хоёр одоо гэртээ арчдаг. Өглөө ажилдаа явахдаа охиноо оруулчаад орой ажиллаа тараад охиноо аваад ингээ харьдаг. Энэ ч өнөөдөр зураг орсон тоо. Тэгээ өөр юу орсон мөлий? Хятад хэлчихэд орсон. За миний хүн намаа үзчихэ. Энэ Хятадын баг сургуулийн ингээд хичээлийн хөтөлбөр нь болохоор амар хялбар. Бараг нэг цэцэрлэгээс нэг шатал аксент төдий. Тэгээ ихэнх нь нөгөө тоглож наадаад оройлтны хичээлээ албаасаар тэгээл биеийн таймер дуу хөгжмийн хичээлүүд голлсон. Тэгээ үндсэн хичээл нь болохоор нэг тооны хичээл, хятад хэлний хичээл, англи хэлний хичээл үндсэн хичээл юм билээ. Үндсэндээ энэ гурван хичээл л байгаа. Тэгээ бусд нь дандаа ийм нэг чөлөөт цаг шиг тийм хичээлүүдтэй. Тэгээд энэ ангийнхны хичээлийн хуваараа өдрийн ингээд 6 цагийн хичээлтэй. Нэг хичээл нь одоо 40 минут үргэлжилдэг. Тэгээ 20 минутын завсардахтай. Эдгээр чинь бас өдөр анги дээр унтдаг 45 минут. Ингээд үндсэн номнууд нь хүртэл одоо яг ингээд комикс ном шиг тэгээд ихэвчлэн юм зурагт ном байгаа байхгүй хаа нэгтэй ганц нэг хамттай юм харилцан яриануудтай. Тэгээд энэ техник нь үндсэн ном гэхэл юм байх шин. Иймэрхүү нэг гоё хялбаршаасан хичээлтэй. Энэ нь бас хүүхдүүд их таатай. Хүүхдийг их залхаагаад авахгүй. За миний хүн ясаа гэж. Нэрээд өөсөө. Өнөөдөр миний хүү юу ийцэн анги дээр? За. Эднийг чинь бас нөгөө өдрийн хоолтой. 1-2 дугаар хоол өгдөг юм шиг байл. Өдөөс хойш нь бас нэг тараг өгдөг. Цөөнхөнд нэг тараг ирээддэг. Тэгээ ер нь юу яадаг өлсөлтгөө. Өдөр чинь бас нөгөө сургууль дээр өдөр өнжилж байгаа болохоор өглөөнийхөө цаг сайхан гэртээ ууж авчдаг. Өдрийнхөө хоолыг сургууль дээр идчихэд тэгээд орой нь ирээд жаахан хөнгөө хоолчоод удаадаг. За бид хоёр одоо жоохон оройн зугаалганд гарна. Ууж идсэн. Эдгээр ч одоо ингээд оройлтны хичээлтэй. Хичээлийнх нь бүр хуваарт орцсон. Хоёр ягаан ууд үрэл явдаг шүү дээ энэ хүн чинь. Оройлк өнөөдөр энэ зургийн хичээл орсон. Зургийн хийж үрдлээ өөрн. Оройлко өөрн. Ингээд одоо оройлкны мастер болсон. За одоо хүүхэд гэрийн даалгавргүй чинь бас үнэхээр гоё юм аа. Том жижиггүй одоо оройдоо ингээ хоёудаа сайхан таригтаад байгаа сэргээгээд ингээд амарч наадаад байж байгаа. Тэгээ одоо охиныхоо шинэ сурагч болсон сургуулийн эргэн тойрон Хятадын одоо бага ангийн хүүхдүүдийн сургууль боловсролын шинэ дүрм журмыг одоо хальтхан танилцуулсан болоогоо энэ хүргээ чаргаая. Миний хүү тоглолт. Давхаарай.